Өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авдгийг та мэдэх үү? Сайн мэдгүй байна. 3 сар чөлөө авдаг болов нэг тийм юм байсан. Тэр яг нөгөө шалтгаангүй ажлаас халагдсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авдаг л гэж ойлгодог шүү дээ. Өөр бусдаар бол мэдгүй байна. Өөрийн хүсэлтээр гарсан тохиолдолд бас нэг тэтгэмж байдаг юм л би тэрийг сайн мэдгүй. Олгодог хаа. Одоо ажлаас гарах өргөдөл өгчүүд 3 сар авдаг гэж боддог шүү дээ. Гэхдээ яг зарим байгууллага тэтгэмж гинт халагдсан юм уу гэж тэтгэмж өгдөг юм байлээ. Гэхдээ байгууллага халаагүй нөхцөл би өөрөө сайн дураараа халагдвал тэрийг өстө мэдэхгүй юм байна. За тухайн даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмжийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой. Үүнээс 9 сар нь одоо ажилгүйдэл авахаас өмнөх 9 сар нь тасралтгүй байх ёстой. Ажлаас гарснаас хойш 28 хоногийн дотор тухайн одоо харьяа оршин суугаа газрынхаа нийгмийн даатгалын газарт материалаа бүрдүүлж өгнө. 2 ажил хийж байгаа тохиолдолд үндсэн ажлаасаа гарсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүснэ. Үндсэн ажлаас гадуурх одоо хөлсөөр ажиллах гэрээтэй эсвэл давхар ажил эрхэлж байгаа давхар ажил төлж байгаа тохиолдолд бол эрх нь бол үүсгүй. Цэргийн жинхэнэ алба болон өндөр настан одоо өөрийн хүсэлтээр суралцж байгаа тохиолдолд бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрх бол үүсгүй. Цэргийн албанд ажиллаж байгаа энгийн ажилчид одоо ажлаас халагдсан тохиолдолд бол ажилгүйдлийн тэтгэмж авах бол эрх нь бол үүснэ. Даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан ажилгүй болохын өмнөх сүүлийн дараалсан 9 сарын цалин хөлс түүнтэй адилдах орлогын дунджаас дараах хувь хэмжээгээр тооцож олгоно. 24-өөс 59 хоног шимтгэл төлсөн бол 50%, 60-аас 119 хоног төлсөн бол 55%, 120-оос 179 хоног төлсөн бол 60% бодож олгоно. Харин 180 ба түүнээс дээш хоног нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол 70%-аар тооцож тус олгодог байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртөө адилхан тооцно. Хэрэв та өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж тэтгэмжээ тогтоолохыг хүсвэл Харьяа дүүргийн нийгмийн даатгалын газар болон нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудсанд хандаарай.